алба агчдаараа болоо цохолдог, айлын байр засуулдаг, авсан мөнгийг өөрөө завшдаг, албаа тарсан байхад нь амны ажилд дайчилдаг, архит арс зөөлөгдөг, хувийн ажил зардаг, амраадаггүй, сургалт дадлагт хамруулдаггүй, ёс суртахуунгүй ханддаг ийм удирдлага, тийм авирыг бол хинч төвчих ёсгүй. Та бүхэн бол тангараг өргөссөн төрийн алба агчид мөрдөснүүд. Тийм учраас их ажил ойлгомжтой, зарчим тодорхой юм алба. Ямар нэгэн байдлаар алба агчдыг та бүхэн надад шууд мессежээр мэдээлээрэй шаардлагатай гэвэл. Иймэрхүү мэдээллийг бол нэр усын нууцлж би хариуцлага тооцох хүмүүстэй хариуцлагын тооцох арга хэмжээг авна гэдэг л. Ийм асуудал дахиад хаанч давтагдах ёсгүй. Би аймаг орон нутгаар явж байхад энэ их түгээмэл байдаг. Тийм сургалт хийлээ, ийм дадлага хийлээ, ингэж бид алба агчдыгаа чадварыг дээшлүүллээ гэж хэлж байгаа дарга би сонсоогүй. Ийм будаг сумх тавьсан, ийм байр зассан, ингэж аж ахуй ажил хийлээ гэдэг энийгээрээ уралддаг мэргэжлийн байгууллага байж болохгүй. Мэргэжлийн ур чадвараараа, сахилга хариуцлагаараа, ёс суртахуунаараа гамшигтай тэмцэх хурд хүчээрээ өрсөлддөг ийм байгууллага байх ёстой. Энийг би зориуд онцолж хэлж байна.